Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай, Түнийг студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний эх орон дэлгэцтэй хамтран Түшээхэн аймгийн Баатар вангийн гошуу буюу Төв аймгийн Батцанбөр сумнаа 2019 дугаар оны 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан Батын Бүкбат тэргүүнтэй Хүй мандлын хөлөг мөрөн спорт уяачдын холбооны нэрэмжит 2019 оны нээлтийн уралдааныг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За энэ хоёр зингэл наадамд 3 насны хурдан мөрдийн уралдаан зохион байгуулагдаж, за дааган насны мөрдийн уралдаан бол одоо Эрлиз Монгол гэсэн хоёр ангиллаар одоо тусдаа зохион байгуулагдсан бол мөн одоо Хязаалан насны мөрдийн уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдсан юм аа. За Төв аймгийн Батцанбөр сум гэдэг бол одоо эртээр үеэс нь бас Эрдэнэ төгс уяачид Эрдэнэ дурдан урт хөлөг мөрдөөрөө алдартай ийм одоо сайхан нутаг байгаа. Түшээхэн аймгийн Баатар вангийн хошуу Элдэн гүний хошуудаас одоо бүрдсэн энэ сайхан нутагт Эрдэнэний одоо 7 хошуу Даншиг наадам одоо зохион байгуулагддаг байсан. Хүй мандлын алтан нэвжээ бол одоо Төв аймгийн Батцанбөр сумын нутагт байдаг. За тэр утгаараа бол одоо мөрөн спорт уяачдын холбоогоо Хүй мандлын хөлөг гэж одоо нэрлсэн очиртай. За ингээ Хүй мандлын хөлөг мөрөн спорт уяачдын холбоо засаг даргын намын газартайгаа хамтран 2019 оны нээлтийн уралдаанаа энэ өдөр ийхүү одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулж, за Батцанбөрчүүд бол одоо хурдан даагны уралдааныг 2 насны ангиллаар, за мөн одоо Хязаалан насны мөрдийн уралдаанаар нээлтийн уралдаанаа ийхүү одоо зохион байгуулж, энэ өдрийн баяр зингэл наадмын Монгол даагын шанд шалгаа ирээдүйн түмэн эхөөд гарааны зурхаараа хөдөлгөхөд одоо бэлэн болсон байна. За хурдан даагны уралдаанд газраас өгдөрсөн 37 хурдан шандас ирээдүйн түмэн эхөөд энэ өдрийн тэнгэр дээр алтан доосон өргөхөөр ийхүү одоо гарааны зурхаараа хөдөлсөн. За Төв аймгийн Батцанбөр сумаас бол одоо мортны зэд тодмонлын уяа цолтон бол одоо 2 төрөн гарсан байдгийг үзэгч та бүхэн одоо сайн мэднэ. Монгол улсын тодмонлын уяа сумдын тувсан болтон байна. За нөгөөх нь бол одоо Монгол улсын тодмонлын уяач Монголын мөрөн спорт уяачдын холбооны ерөнхийлөгч Цогтын Бат сайхан байна. За мөн одоо Монгол улсын алдарт уяа цолтон бол одоо 4 төрөн гарсан байдаг. Очир живийн нэргүй чимдий өвгөн чөлтмийн даваасран дөржин зүгэ гэсэн одоо дөрвөн сайхан улсын алдарт цолтон одоо төрөн гарсан ийм одоо сайхан нутгаа. За улсын хоёр зингэл наадамд бас одоо айрэгдээ төрүүлсэн мөрдийнхөө доогоор Монгол улстай бол одоо айргийн дав дэрэн бэлэгдэг ийм одоо нутаг бол Төв аймгийн Батцанбөр сум байгаа. Улсын хоёр зингэл наадамд одоо 130 гаруй айрэг рүү хүрсэн байдаг. Түүний одоо зөвхөн дааган насанд нь авч үзэх юм бол за 5 руу 25 айргийг бол одоо дааган насаас одоо төрийн хоёр зингэл наадмаас хүрсэн ийм одоо хурдны хөлгөө сайхан нутгаа. Ингээ Хүй мандлын хөлөг мөрөн спорт уяачдын холбооны 2019 оны нээлтийн баяр зингэл наадмын Монгол дааган чанд шалга хурдан хөлгөөд гарааныхаа төхөөрөмжөд бүрэн сайхан өрсөн. За хорж илөө Түшээхэн аймгийн Баатар вангийн хошуу буюу Төв аймгийн Батцанбөр сумын Хүй мандлын хөлөг мөрөн спорт уяачдын холбооны нэрэмжит 2019 оны нээлтийн баяр зингэл наадмын хурдан даа гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг одоо сайхан хэрэглээ. За хурдан даагны оролдоонд газраас өглөрсөн 37 хурдан шандас ирээдүйн түмэн эхөөд энэ өдрийн тэнгэр дээр алтан доосон өргөж байгаа. За даагнууд одоо дөнгөж эргээд л ус одоо сайхан цуурчсан цул задарсан байгаа харагдаж байна. Төв аймгийн Батцанбөр сумын цогтон дээр 2 дугаар угийн аймгийн алдартай аж Ганзургийн бат сайхны хурдан халиун дааг одоо дундхан далгараад ирсэн уршилж байна. Тодулаан ширвцтэй үхэтэй сайхан буган алтар даагаас одоо гараад ирсэн уршилж байгаа. Энэ бол одоо Сөгнөрг баян голгогийн уяач Энквери хурдан алтар дааг сая одоо харагдаад өнгөрж байгаа шиг байна. За ингээд хурдан даагны уралдааны өнгөний даагыг одоо үзэгч та бүхэндээ захин харуулнаа. Дөнгөж эргээд одоо хул даагуул нэлээд зэрэгтэн одоо тасарсан байгааг үзэгч та бүхэн харж байгаа. Орчны жилийн Монгол төрийн хоёр зингэл наадам хурдан хармар одоо түрүү магнад хурдсан тэр хармарыг одоо уйж урдлуулж одоо анх гаргаж ирсэн уяач уу. Төв аймгийн Батцанбөр сумын Үдлэг дөрөвдүгүүргийн аймгийн алдарт уяач Бүрүдэржин Утган Баатарын хурдан хулдаа өнөөдрийн хоёр зингэл наадмын хурдан даагны уралдааныг нэлээд зэрэгтэн сайхан гарч ирээ хөтлсөн байна. За Бүрүдэржин Утган Баатар уяачийг хурдан хармараар нь үзэгч та бүхэн бол одоо амтахгүй сайн мэднэ. Хармараа баг 2 наснд нь Төв аймгийн баяр зингэл наадамд нэг төрүүлд нэг харагдуулаад мөн одоо улсад төрүүлдгийнх нь өмнө жил бас одоо Төв аймгийн баяр зингэл наадамд төрүүлгсэн байгаа. За 3 дугаар үгийн уяа цагаачийн Баасан бэрийн хурдан Шаргадаг амын хүзүүн дээр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Битүүр нэмнэтэй алтартаа гараад ирсэн Үдлэг багийн уяач Төмөрбаатарын алтан гэрлийн хурдан алтартаа хайргийн урд дээр гараад ирсэн уршилж байгаа. Төв аймгийн Батцанбөр сумын Үдлэг 4 дугаар үгийн уяач Лавгжгийн Цулмбаатарын зэр талцсандаа улаан нэмнэтэй 4 дээр гараад ирсэн уршилж байна. Тэг 2 номертой марцсан алтартаа бол одоо Төв аймгийн Батцанбөр сумын 3 дугаар үгийн уяач Энквери хурдан алтартаа мөн одоо гараад ирсэн уршилж байгаа. За хамгийн цаад талд нь 1994 оны улсын хөр зингэл наадам Хязаалан алтар мөрөн харагдуулаад 95 онд мөрөн зөөлөнд төрүүлгэж байсан Түмэн насангийн Батшгийн хурдан алтар даагаас одоо гараад ирсэн уршилж байгааг сайн манай зургуулачийн дуранд харлаа. За харийн даагнуудыг одоо сайхан харуулж эхлэхэд Төв аймгийн Батцанбөр сумын уяа Самгийн хурдан хонгор дааг найд талд нь одоо 28 номертой уршилж байгаа харагдаж байна. Цаад талд нь 1-р үгийн уяа Жарханы хурдан хонгор дааг 59 номертой мордсон мөн одоо гараад ирсэн уршилж байгаа бол хурдан хул дааг нь хөтөлж оролдоод Төв аймгийн Батцанбөр сумын Үдлэг 4-р үгийн аймгийн алдарт уяа Бүрүдэржин Утган Баатарын хурдан халтар дааг нь одоо энэ дөрвөн даагны дундал тус одоо гараад ирсэн байна. За хамгийн ард талд сайхан хул халзан дааг гараад
ирсэн байгаа. 47 номертой мөрцөн 1-р үгийн үеаж отхон шигээ хурдан хул халзан дагуудаа гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За энэ наадлаар одоо ногоо овцтой өгөхөдөө гөхөлтэй сайхан хээрдэ гараад ирсэн. Энэ бол одоо Түвангийн Батцамбар сумын үдлэг багийн уяаж Алтан гэрлийн болд хоёрын хурдан хээрдэгоос одоо гарч ирсэн уршиллаа. Улаан зэжнэтэй сайхан засварлалтай холдоо гараад ирсэн. Түвангийн Батцамбар сумын Хүй мандлын хөлөг мөрөн спорт уяажтын холбооны тэргүүн сумын алдарт уяаж Батын бүх хотын хурдан холдоо одоо гарч ирсэн болтой байна. 59 номертой мөрцөн сайхан хонгор халзан дагоос одоо гараад ирсэн. 3-р үгийн уяаж Цэрнэвийн яндан бэрнлээ хурдан хонгор халзан даг сая одоо харагдаад өнгөрлөө. За отхон шигээ хурдан хул халзан дагныхан зөв талд нь яваад байгаа энэ наадлын гөхөлтэй сайхан хээр даг өнөөдрийн нааданд бас л одоо мэдэн дээгүүрхэн уралдах таамагтай байсан Түвангийн Батцамбар сумын үдлэг багийн уяаж Алтан гэрлийн болд хоёрын хурдан хаяр даг уршиллаа. Зөвдлийнхэн үний онгорхоо дээр дээшээ харсан мундан намагтай сайхан халтар даг гараад ирсэн төрийн хэр зингэл нааданд дөрүүлсэн хурдан харамрны эзэн Түвангийн Батцамбар сумын аймгийн алдарт уяаж Пүрвдөржин Отхон Баатарын хурдан халтар даг байна. За ногоо овцтой өгөхөдөө 2 хонгор даг одоо холбож уралдаад байгаа. Буруу талд нь яваад байгаа хонгор даг бол одоо 1-р үгийн уяаж Жарханы хурдан хонгор даг. За зөвдлийнх нь хурдан хонгор даг бол одоо Түвангийн Батцамбар сумын уяаж Сандгийн хонгор гэсэн юм 2 даг одоо холбоотой уршилж байгаа. За морь дэргэнгүүд нэлээд одоо үзүүлдэгхэн гарч байсан. 3-р үгийн уяаж Цагаачин Баасан бэрийн хурдан хирэг даг одоо энэ зөв талд нь уршилж байгааг үзэгчтэй охин харж байна. За цаа талд нь засвал бэлтэй бараан оцтой өгөхөдөө сайхан хүрэн даг гараад ирсэн байгаа. Мандал үгийн уяаж Сонмын нэмсрэнгийн хурдан хүрэн даг гарч ирсэн байна. 62 номертой мөрцөн засвал бэлтэй ахиад одоо сайхан хүрэн даг одоо гараад ирсэн уршилж байгаа. Энэ Золбаатарын хурдан сартай хүрэн даг гарч ирсэн байна. Түвангийн Батцамбар сумын Золбаатарын хурдан сартай хүрэн даг байгаа. Зөвдлийнхэн үний онгорхойтой ширээтэй 3 нүдний жанман намагтай сайхан хар даг гараад ирсэн. Энтэй ангийн баян удаг сумын унаган адуу Түвангийн Батцамбар сумын үдлэг багийн уяаж Дашторжи мигмарын хурдан хар даг гарч иржээ. 2017 онд одоо сумынхан бэр зингэл нааданд хавчиг хонгор халдсанмар одоо төрүүлгэж үүсэн ийм одоо уяаж хүн байгаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа улаан нэмнэтэй сайхан зээр талцсан даг бол одоо Түвангийн Батцамбар сумын үдлэг багийн уяаж Хавжуун Сулан Баатарын хурдан зээр талцсан даг гарч ирсэн. Өөрийнх нь одоо унаган адуу юм байна лээ. За Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган халзан газрыгийнхын төлөө Түвангийн Батцамбар сумын үдлэг багийн уяаж Төмөрбаатарын Алтан гэрлийн хурдан хар ногоон даг одоо энэ дэлгэсний харагдаж байна. За Алтан гэрэл уяачийн аав нь одоо Төмөрбаатар гэж үдлэг багийн засаг дарга олон жил хийсэн юм одоо хүн байдаг. За Төмөрбаатар даргын Алтан гэрлийн хурдан хар ногоон даг өнөөдрийн хөлсөн гал нааданд ам хүзүүн дээр гараад ирсэн. Эцэг дэлхийн нутгийг дэшээ өөх юм бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын өгшөлтэй ийм одоо хурдан даг байгаа. За Түвангийн Батцамбар сумын Цогтөндөр 2-р үгийн аймгийн алдарт яаж Гамзүргийн мэт сайхны хурдан халуун даг өнөөдрийн хөлсөн гал наадмын хурдан дагны уралдааны өнгөн дээр бол одоо нэлээд сэрэгтэн гарч иржээ. За энэ халуун даг бол одоо Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын улсын шилдэг салбар холбоо Мөнхөн хурдмөрөн спорт уяжтын холбооны тэргүүн асан Дайрижийн Эрдэнэ Баатарын хунаган адуу дээд өгшлийг нь одоо хөөх юм бол Сүхбаатар аймгийн халдсан сумын Монгол улсын мандаа уяаж аюушийн ухнага хурдан халуунуудын өгшөл ордог ийм одоо хурдан даг байгаа. За Гамзүргийн мэт сайхны хурдан халуун даг өнөөдрийн хөлсөн гал наадмын хурдан дагны уралдааны өнгөн дээр одоо нэлээд сэрэгхэн сайхан гараад ирсэн. Наадан Баттимөрөн хүү одоо онж урдуулж байгаа юм байна. За Гамзүргийн мэт сайхан уяачийг бол одоо Батцамбарын морныхан бол одоо Найна гэдэг нэрээр нь одоо амтахгүй сайн мэднэ. За Батцамбар нутгийн нэрийг сүүлийн үед одоо улс улсын нааданд бас л одоо нэлээд өндөр төргөж байгаа юм залуухан сайн уяачийн нэг бол одоо аймгийн алдарт уяач Гамзүргийн мэт сайхан. За ам хүзүүн дээр нь бол одоо үдлэг багийн засаг дээр гасан Төмөрбаатар даргын хөө Алтан гэрлийн хурдан хар ногоон даг гараад ирсэн байгаа. За хар ногоон даг бол одоо өөрийнх нь ундан одоо эцэг нь бол одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум буюу Халахын цэцэн аймгийн ёс төсвийн өшөө Дархан ан бол за тэр одоо нутгийн унаган халдсан газрыгийнх нь одоо төл юм байна лээ. За ингээд 2019 оны Түвангийн Батцамбар сумын Хүй мандлын хөлөг мөрөн спорт уяжтын холбооны нээлтийн бэр зингэл наадмын хурдан дагны уралдааны 3 4 5 6 7-гийн дагнууд одоо гараад ирсэн байгаа. Энэ хэдэн дагных нь өнгөн дээр тэг 2 номертой мөрцсөн Баян улуугийн уяаж инквери хурдан халтартаа гараад ирсэн. Түүний ард талдаа сайхан хонгор даг одоо өршлээд байгаа. Энэ хонгор даг за Түвангийн Батцамбар сумын яа Таваасрынгийн хурдан хонгор даг гарч ирсэн уршилж байгаа юм биш үү үзэгчтэй. 1997 оны улсын хөр зингэл нааданд хурдан соёлын холбомроо дөрүүлгэж байсан. Хүй мандлын хөлөг мөрөн спорт уяжтын холбооны тэргүүн асан Самжуун цог гэрлийн унаган саар тасаргийнхын тул хурдан хонгор даг одоо гараад ирсэн уршлээд байгаа юм байна. За энэ бол одоо Батцамбар сумын Таваасрынгийн хурдан хонгор дага. За ам үзүүн дээр Алтан гэрлийн хурдан хар ногоон даг одоо хэвээрээ өнгөн дээр юм бол одоо Батцамбар сумын Цогтөндөр 2-р угийн аймгийн алдарт яаж Гамзүргийн бат сайхны хурдан халуун даг одоо нэлээд зэрэгхэн хөтлөсөн хэвээрээ. За Гамзүргийн бат сайхан уяаж бол одоо уруудаг чимээг шорон гахай жилийн босгон дээр аймгийн алдарт уяа чимээг эрхэм сайхан алдрын зэрэгээр ингрээ медалсан. За Батцамбар сумынхаа нээлтийн мэрсэнгэл наатанд хурдан халуун даг хол дөрүүлгэж одоо алдарт уяа цолныхоо одоо сайхан медалж өнөөдрийн одоо энэ анхны уралдаанд халуун дагаа одоо хол сайхан дөрүүлгэлээ. За ам хүзүүнд нь одоо Төмөрбаатарын Алтан гэрлийн хурдан хар ногоон даг за айргийн 3
Цолонбаатарын хурдан зээлэлцэн дааг нь одоо орлоо. Айргийн дөрөвдийн Мегмарын хурдан хардааг орж ирсэн бол Айргийн даваа сүрэнгийн хонгор дааг Түмэнсэнгийн бат шиг алдартын хурдан хардааг 6-аад орчих шиг боллоо. Энквирийн алтар дааг 7-д орлоо. Бүрүүдэржийн Утганбаатар алдартын хурдан хул дааг хөтөлсөөр угаа 8. За Золбаатарын сартай хөрөн дааг 9-д орлоо. Утганбаатар алдартын хурдан халтар дааг. За мөн одоо энэ нөгөө Болдгойрын хурдан хээр дааг 2 холбоотой 9 Сарватын багцаагаар ороо авчих шиг боллоо. За ахаад одоо 28 номертой мордсон энэ нөгөө Самдгийн хурдан хонгор дааг, Сонмын нэмтрэнгийн хурдан хүрэн дааг 2 одоо 11 12-оор одоо холбоотой орж ирж байгаа харагдаж байна. За Мандал багийн уяад Ботгойрын хурдан сартай хонгор дааг бас одоо нэлээд дээгүүрхэн орж ирлээ. Цаад талд нь Сагдаа хэлүүний хурдан сартай зайр дааг. За Дорж өгдөний хурдан хонгор дааг 2 одоо холбоотой орж ирэх шиг боллоо. Ингээд хурдан даагны уралдаан өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулагдаж варианд орж ирж байна. Цэвжмийн Яндан бэрлээ хурдан хонгор халдсан дааг бас одоо нэлээд дээгүүрхэн орж ирлээ. Цагаачин баасан бэрийн хурдан ярга даагыг орж ирж харагдаж байна. За мөн одоо 1-р угийн Жарханы хурдан хонгор дааг одоо 14 давын багцаагаар орж ирж байгаа болоо да. За ийхүү Төвангийн Батцанбар сумын Хүй мандлын хөлбөрмөрн спорт уяачны холбооны 2019 оны нээлтийн мэр зингэл наадмын Монгол дагны уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж барайнд орж ирж байна. Хүй мандлын хөлбөрмөрн спорт уяачны холбооны дөрвөн Баттын Бүтөхийн хурдан хулдааг орж ирлээ. Би Төвангийн Батцанбар сумын аймгийн алдарт Бацаахан гэж хүн байна. Халуун дагны удам шиг байна. Энэ Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын Дайрж яв Эрдэнэбаатарын унгатуу. Рави 4-4 багийн хэргийн савгж өгч юм байна. Халуун дагны удам шиг хаалгадаг бай. Халдсан өгчлээд ирсэл Батцанбар өрөө өгчлээ. Манай өрөө унгадаг. Өрөө унгадаг. Хоёр ах Өнөөдөр наадмын зохион байгуулалт юм та. сайхан байна өнөөдөр зохион байгуулалт. Хоёр машин хүнийг ирнэ сайн зэгцэлсэн байна. Ер нь залуучууд ер нь нэлээд сайн зохицуулсан байна. За танд байна. За. Хэнтэй аймгийн Баян утас сумын уугана гэд дүгс авчихсан да. Хитэг ирсэн. Өнөөдрийн наадмын зохион байгуулалт юм та. Саган зохион байгуулалтаа гоё наадам болж байна да. Төмөр хатар алтан гэрэл гэдэг. Хар дагны удам шиг таних таа. Миний нэг халзаа азар гэдэг. Сүхбаатар сумын Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тийм халзаа азар гэдэг. Өөрийн унган дагуу те. Тий, хонгон даг. Эхний новоонгүй байдаг. Өнөөдрийн баяр наадмын зохион байгуулалт та. Ой гоё болж гинөө. За сайхан наадж байна. Оо сайхан. За та өөрийгөө танилцуулаач. Би Төвангийн Батцанбар сумын уяач. Даваа сүрэн байна. Монгол дагны удам шиг. Удам өгч миний унгаа одоо эцэг нь цогоо ахаас авсан саарлаа зэрэг анхны хөдөлгөөн. Дожгоогийн нөгөө саарлаа гэдэг. Аргийн тав таваа сүрэнгийн хонгор эдгээр хурдан хөдөлгөөдийн иргэн жинжингээд арслан визэртэй аргамгийн жижигтэй автаан бэтгурмагнаагаар эцэг яран дэвтэг атаг хоёр нүдээр асан бараа шилэн дэвтэг бомборэ хамартай дуран харнагтай үндижнээ чачтай хөдөлгөөн дуурайтай уттамаараа нөхдөг яагаар нүдэг За ийхүү Төвангийн Батцанбар сумын 2019 оны нээлтийн бэр зингэл наадмын Монгол дагны уралдаанд төрүүлж харагдсан хурдан шандас ирээдүйн өмнө нөхөдийн алдар цөлийг дуудаг шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. Төвангийн Батцанбар сумын Хүй мандлын хөлбөрмөрн спорт уяачны холбооны тэргүүлэгч гишүүдийнхөө төрүүлж харагдсан хурдан дагнуудын шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. За хурдан дагны уралдаанд газар-газраас уйларсан 37 хурдан шандас ирээдүйн өмнө нөхөд одоо алтан доосон өргөж шандас шалгаснаас Төвангийн Батцанбар сумын цогтон дөр 2 дугаар угийн ангийн алдарт байж Гамзэргийн бат сайхны хурдан халуун даг төмний ихэн алтан жолоо өргүүлж за өдлөг 4 дугаар угийн Төмөрбаатарын алтан гэрлийн хурдан ногоон даг аман хөдлөн туртулсан бол Төвангийн Батцанбар сумын өдлөг угийн уяач Лавжвийн Цолонбаатарын хурдан зайлшсан даг айргийн 3 туртаж өдлөг угийн уяач Дашторжийн Мэгмарын хурдан хардаг айргийн 4 за айргийн 5 Төвангийн Батцанбар сумын уяач Даваа сүрэнгийн хурдан хонгор дагнаа тус урдалж уйсан эцэн онсонгүйгээд наадамчин олноон байсагалаа. Ингээ Хүй мандлын хөлбөрмөрн спорт уяачны холбооноос хурдан бүр уралдаан чөгтүүдтэй мөн одоо гарын бэлэг гардуулан өгж байгааг одоо үзэгчтэй ахын харж байна. За зохион байгуулалт сайтай үнэхээр бас одоо өргөн дэлгэр сайхан бэр зингэл наадам энэ өдөр Төв аймгийн Батцанбар суманд инхүү амжилттай сайхан зохион байгуулагдаж Монгол дагны уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгүүдийн алдар цолыг дуудаж шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. Төмний их entertainment үзүүлж байна.
За Төв аймгийн Батцанбөр сумын нутаг өртөө мохор зохион байгуулагдаж буй Хувь мандлын хөлөг мөрөн спорт уяачдын холбоо Садаргын намын газартайгаа хамтран зохион байгуулж байгаа. Төв аймгийн Батцанбөр сумын 2019 оны нээлтийн бэлзэнгэл наадам эрлээс таагны уралдаанаар үргэлжлэн үзэгчтэй ахын дүрж байна. За 57 номертой марцсан сайхан шарга даагуул одоо Төв аймгийн Батцанбөр сумын Мандалуугийн Монгол улсын алдарт бияж очирж буй нэргийнхөө сумын алдарт бияж Батнымын хордон ширгадаг одоо марцсан байгаа харагдаж байна. За Батнымын уяач бол одоо 1994 оны улсын их хурлын наадам шүтлэн хэр үрэгэн аман үзүүнд оролцуулж байсан ийм одоо эрдэнэтэй сайн уяачаа. За тэр цаг мөчөөс хойш 10 жилийн өмнө юу 1984 оны улсын их хурлын наадамд Батнымын уяачийн аав Монгол улсын алдарт бияж очирж буй нэргүү бол одоо 1984 онд их нас соёлон хоёр одоо айргдуулаад урд жил нь 1983 онд хязаалан дөрүүлгээд соёлон бас одоо аман үзүүнд оролцуулж байсан ийм одоо сайн уяачин байдаг. За ингээд хурдан дагны уралдаанд бол одоо 16 даагвар төгөлсөн цаа даагэр гэжээ. Төв аймгийн Батцанбөр сумын Хувь мандлын хөлөг мөрөн спорт уяачдын холбооны 2019 оны нээлтийн бэлзэнгэл наадмын эрлээс дагны уралдаан шанд шалгах хөдөлгөөд гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэлээ. За хурдан дагнууд одоо дөнгөж эргээд л одоо зол задарч байгааг үзэгчтэй охин одоо харж байгаа. За Төв аймгийн Батцанбөр сум гэдэг бол одоо Эрдэнэ нүгс уяачид Эрдэнэ дурдан урт хөлөг мөрдийн өлгийн сайхан нутаг Эрдэнэ одоо 7 хошуу даншиг наадам зохион байгуулагдж байсан ийм одоо түүхэн сайхан нутгаа. За хамгийн ард талд нь улаан авцтай өгöd 2 номертой марцсан сайхан хардаа гараад ирсэн. Нэгдүгээр угийн уяач Мэдэн мааны хурдан хардаа одоо гараад ирсэн. За төхөөрөмжин дээрээс одоо гарч чадаагүй бол одоо энэ 12 даагууд одоо төхөөрөмжин дээрээс одоо гарч чадлагүй өдөр хэдэн дагнаасаа одоо үлдчих шиг боллоо. За ингээд тун удахгүй одоо үзэгчтэй охиндээ өнгөний дагнуудыг очиж одоо сайхан харуулнаа. Төв аймгийн Батцанбөр сумын Хувь мандлын хөлөг мөрөн спорт уяачдын холбоо 5 дугаар сарын 1-ний өдөр бол одоо нээлтийн уралдааныг инхүү одоо амжилттай сайхан зохион байгуулж хамгийн ард талд нь чанаман намгатай сайхан зэрэг талцсан дааг одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За энэ хүрэн халдсан дааг бол одоо Мандалуугийн уяаш Төмөрбаатарын утсан шигээ хурдан халдсан дааг байна. Энэ наадалд нь хүрэн халагдаг гараад ирсэн цогтөндөр 2 дугаар угийн уяаш Бүрээти хурдан халагдаг одоо гараад ирсэн уршилж байгааг одоо үзэгчтэй охин харж байна. За ингээд өнгөний хэдэн дааг бол одоо бөөнд үхэн уршлаад байгаа. Энэ хамгийн наадалд нь цээжнээтэй ногоон уцтай үгээдээ сайхан хүрэн даагуус одоо гараад ирсэн уршилж байгааг харагдаж байна. За энэ хүрэн дааг бол одоо Төв аймгийн Батцанбөр сумын Өдлөг багийн уяа Зоргогийн өнзөргийн хурдан хүрэн дааг гарч ирсэн хамгийн заадалт нь яваад байгаа халиун дааг Төв аймгийн Батцанбөр сумын 3 дугаар угийн уяа Дорж улмын Самдаваагийн хурдан халиун дааг одоо гарч ирсэн уршилж байгаа харагдаж байна. За энэ дунд талд дахиад одоо сайхан 100 нэмнэтэй саарал дааг нэг одоо гараад ирсэн цогтөндөр 2 дугаар угийн уяа хар толгойн алтан сүхийн хурдан саарал дааг гарч ирсэн уршиллаа. Очир утын өнзөргийн одоо унган одоо юм байна. За хурдан дагны уралдааны өнгөн дээр бол одоо 1988 оны улсын их хурлын наадам хязаалан хэр үрэгэн аман хүзүүнд хурлуулж ирсэн Төв аймгийн Батцанбөр сумын цогтөндөр 2 дугаар угийн малтан ард Самдан жолооны сумын зан Батмөнхийн хурдан алтартаа гарч ирсэн байна. Аймгийн алтарт яаж хамзаргийн бат сайхан үж хурлуулж байгаа. За сумын зан жолооны Батмөнхийн одоо хан гэдэг дуудлагатай англи алтраа цагныханд бол хурдан алтартаа өнөөдрийн одоо хурдан дагны уралдааны өнгөн дээр сайхан гараад ирсэн уршилж байгаа. За аман хүзүүн дээр нь одоо сайхан зээртэй одоо гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. Төв аймгийн Батцанбөр сумын Сүгнэгэр уян голоогийн аймгийн алдарт бие Сандаг дөрчин батын хурдан зэр талцсан даа гарч ирсэн байна. За 3 дээр ахиад одоо сайхан зээртэй гараад ирсэн уршилж байгаа. Мандалуугийн сумын алдарт бие Балжин нэмийн Линж лавгийн одоо хурдан сартай зээртэй гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За Зоргогийн өнзөргийн хурдан хүрэн дааг одоо энэ хамгийн ард талд нь урьшлаад байгаа. За халдсан дааг мөн одоо урьшлаад байгаа. Мандалуугийн уяа Төмөрбаатарын утсан шигээ хурдан халдсан дааг одоо энэ урьшилж байгаа харагдаж байна. За утсан шигээ уяа чи хол халдсан дааг дөрөв одоо Монгол дагны уралдаанаас одоо дархин зарлуулаад байсан. За сайхан шарга дааг гарч ирсэн түрүүнд одоо мордогтон үзэгчтэй охиндоо танилцуулж байсан Мандалуугийн Монгол улсын алдарт бияж очирж буй нэргөөгөө сумын алдарт бияж Батнымын хурдан ширга дааг сая одоо харагдаад өнгөрлөө. Төв аймгийн Батцанбөр сумын цогтөндөр 2 дугаар угийн уяаж Бүрээти хурдан алагдаг энэ одоо гараад ирсэн Арватын багцаагаар одоо уршилж байгааг үзэгчтэй охин харж байна. За энэ наадлаар одоо сайхан хултааг ус одоо гараад ирсэн уршилж байгааг харагдаж байна. 4-р угийн уяаж Инктрийн хурдан хултааг 1-р угийн уяаж Мэдэн мааны хурдан хардааг хоёр одоо гарч ирсэн байна. За хардааг бол одоо төхөөрөмжин дээрээс харж чадлагүй одоо үлдчихсэн нэлээ хойхон далаас одоо зүтгэсээр үзүүрийн хэдэн дааныхаа ард дээр тун ойрхон ирсэн байгаа харагдаж байна. 4-р угийн уяаж Инктрийн хурдан хултааг одоо хөнгөн дээр нь яваа. Энэ алагдааг бол одоо Төв аймгийн Батцанбөр сумын цогтөндөр 2 дугаар угийн уяаж Бүрээти хурдан алаг гэдэг дааг одоо гараад ирсэн уршилж байгаа. За одоо өөртөө үзүүрийн дагнуудыг одоо үзэгчтэй охиндээ сайхан харуулна. За бүрүүлжин брэд гэдэг бахаа. За энэ нөгөө Зоргогийн өнзөргийн хурдан хүрэн дааг одоо сая харагдаад өнгөрлөө. Төв аймгийн Батцанбөр сумын Очир утын өнзөргийн унган одоо цогтөндөр 2 дугаар угийн уяаж хар толгойн алтан сүхийн хурдан саарал дааг одоо энэ хоёр даагныхын зөв талд нь гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За цаа талд нь одоо жижигхэн хонгор дааг одоо гараад ирсэн уршилж байгаа. За тэр хонгор дааг бол одоо Очир утын өнзөргийн өөрийнх нь одоо хурдан хонгор дааг ба наадлынхын саарал дааг Очир утын өнзөргийн унган дааг байгаа үзэгчтэй. За энэ одоо хоёр даагны хуруу талд нь яваад байгаа сайхан халиун дааг бол одоо Төв аймгийн Батцанбөр сумын 3 дугаар угийн сумын алдарт бияж Дорж улмын Самдаваагийн хурдан
ажилласан байгаа. Өөрийнх нь одоо унган адуу байгаа. Наад талд нь Дорн аймгийн Матад сумын Монгол улсын мандал байж Батчрын Зэндбаатарын унган адуу, Төв аймгийн Батцанбөр сумын Мандалгийн сумын алдарт байж Балжин нэмийн Линжлавгийн хурдан зартай зэр дааг одоо гараад ирсэн. Өсгий цагаан сайхан зартай зэр дааг бол одоо Монгол улсын ачин Сэрүүдийн одоо унган адуу гэсэн байгаа. Монгол улсын мандал яаж Батчрын Зэндбаатараас одоо авсан тэр цаатад одоо ширгадаг хадуураад өгш харагдах юм да. За Батнамын хурдан ширгадаг бол одоо хадуураад нэлээд одоо цаагуур дайлаа явчих шиг боллоо. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан зээл талцсан дагуу одоо Төв аймгийн Батцанбөр сумын Баянгол багийн аймгийн алдарт бие Сандаг Дөржингэн батын хурдан зээл талцсан дагаа. За энэ зээл талцсан даагны эзэг нь бол одоо 2014 онд Ховд аймаг зохион байгуулагдсан Галдан бүшиг тааны мэндэлсний 370 жилийн баруун бүсийн хурдан мөртийн уралдааны эрлийн зуг насны мөртийн уралдаанд төрүүлж байсан Нацаг Дөржин инх батын хурдан хээр азрагныхын төлөв байлаа. За тэр хээр азраг бол одоо Говьсөнбөр аймгийн Шивээ Говь сумын аймгийн алдарт бие Гомсөрнгийн ажил сүрэнгээ унган адуу гэдэг баха. За ингээд хурдан даагны уралдааны өнгөн Төв аймгийн Батцанбөр сумын Цогтөндөр 2 дугаар үгийн аймгийн алдарт байж Гамзэргийн Бат сайхны одоо хойч хурлуулж байгаа. Төв аймгийн Батцанбөр сумын Цогтөндөр 2 дугаар үгийн сумын алдарт байж сумын зан Чулууны Батмөнгийн хурдан алдарт одоо нэлээд зэрэгтэн хөтөлсөн хэвээрээ. За Батмөнгийн яачин аав нь одоо Санзын Чулуун гэдэг хүн 1988 оны улсын хэр зингээл наатанд хязаалан хэрвэгийн аман хүзүүн турдлуулж ирсэн ийм одоо эрдэмтэй сан уяач хүн байгаа. За Хамнавагийн хурдан халиундаг одоо айргийн 3 дээр хэвээрээ даагны уралдаан бол одоо ер нь Батцанбөр сумын мөрөн уралдааны зам болоод нэлээд өгсүр дүүхэн тавилантай эргээд л одоо өгсдөг мордын нэмрийг их шалгадаг. За Монгол улсын алдарт байж очирж үе нэргүүн Батнамын хурдан ширгадаг айргийн дөрөв дээр гараад ирсэн арай жоохон сус дутуухан байгаа бол одоо хоёр тийшээ одоо хулгаж уралдаад огшиг байна. За Дорн аймгийн Матад сумын Монгол улсын мандал байж Батчрын Зэндбаатарын унган адуу, Төв аймгийн Батцанбөр сумын Мандалгийн сумын алдарт байж Линжлавгийн хурдан зартай зайрдаг ари хэдэн даагныхын хөнгөн дээр байгаа бол за түүнийх нь ардтал дээр Цогтөндөр 2 дугаар үгийн уяаж хар толгойн алтан зүгийн хурдан заардаг гараад ирсэн. Энэ бол одоо Төв аймгийн Батцанбөр сумын уяаж Очротын гамзэргийн унган адуу, Очротын гамзэрг өөрийнх нь одоо хурдан хонгордаг буруу талд нь урьдтайгаа харагдаж байна. За мөн одоо Зоргогийн гамзэргийн хурдан хүрэн даа гараад ирсэн. За Монгол төрийн хөрцөнгөл нааданд 94 он шүтлэн хэрэг ам үзүүл урдуулж байсан сумын алдарт байж Батнамын хурдан ширгадаг сая одоо харагдаад өнгөрсөн бол за энэ нөгөө Төв аймгийн Батцанбөр сумын Сүгэнгэр уян голоогийн сумын алдарт байж Дорж улмын Ламдаваагийн хурдан халиундаг одоо энэ гарч ирсэн. За халиундаг бол одоо айргийн 3 дээр яваад байгаа дагыг одоо үзэгчтэй охинд харуулж байгаа. За ам үзүүн дээр одоо яваад байгаа зээрдэг бол одоо 2014 оны баруун бүсийн шиг наадамд эрлийн зуг насны мөрдийн уралдаанд дөрүүлж байсан Нацаг Дөржин инх батын хурдан хээр азганы төл Сандаг Дөржингэн батын хурдан зэр талцсан дааг байгаа. За ингээд өнгөн дээр юм бол одоо шинэхэн аймгийн алдарт байж Гамзэргийн Бат сайхан алдартыг ууж хурлуулж байгаа. Төв аймгийн Батцанбөр сумын Цогтөндөр 2 дугаар үгийн уяаж сумын зан Чулууны Батмөнгийн хурдан халтар дааг бол одоо хөдөлсөн хэвээрээ. За Батмөнгийн яачи өөрийнх нь одоо хан дуудлартай англи алтар азаргыныхын төл ийм одоо хурдан дааг өнөөдрийн хөл зингэл наадмын хурдан даагны уралдааныг гарсан цагаасаа ихэл сайхан хөдөлсөн манлайлагчийн одоо Мацинклийн ардаар тун одоо ойрхон залгаж уралдаад байгаа. За ингээд 1988 оны улсын хэр зингэл нааданд унган хязаалан хэрвэгийн ам үзүүн хурлуулж ирсэн Санзын Чулууны Батмөнгийн хурдан алтардаг 2019 оны Батцанбөр сумын нээлтийн бэр зингэл наадмын эрлийн зуг насны мөрдийн уралдаанд хол сайхан дөрүүлэн нэр түмэн олныг байсгаж төмний ихэн алтан жолоо оргууллаа. За ам үзүүний дээр дагыг одоо бүгдээрээ харъя. Төв аймгийн Батцанбөр сумын 3 дугаар үгийн аймгийн алдарт яа Сандаг Дөржингэн батын хурдан зээл талцсан дааг одоо хурдлан орж ирлээ. Эцэг нь бол одоо засгийн газрын баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд дааган наснаа дөрүүлж байсан ийм одоо адуу байгаа. За Монгол улсын алдарт байж очирж үе нэргүү Батнамын хурдан ширгадаг айргийн 3 турдаллаа. Тамдаваагийн хурдан халиундаг айргийн 4 турдаллаа. За айргийн 5-ын дагыг одоо 5-6-гийн даг яг холбоотой байгаа. За буруу талд нь орж ирсэн Линжлавгийн хурдан зээрдэг ингээ айргийн 5 дурдаж хар толгойн алтан зүгийн хурдан зааралдаг 6, Очротын гамзэргийн хонгордаг 7 дурдаллаа. Зоргогийн гамзэргийн хурдан хүрэндэг 8 дурдлага шиг боллоо. Отон шигээ хурдан хүрэн алдсан даг. За энэ одоо бүрээдийн алагдаг 10-атын багцаагаар орж ирлээ. Манай гамбтын чойжл төрж игдэг. Хүрэн дагны удам өгшөл. Удам нь өөрөө унгаат. Унгаат. Тий. Ингутхын хээр өрөө нэгдэг. 5 дахь жилээр унжин тэгээд Ганбатхыга халзан даагыг унж айрагцсан дах баяртай байна. Тэгээд Архангай аймгийн Өндөр улаан сумын бүх таньдаг уяач ах нартаа энэ өдрийн мэндийг хүргэж уйсан морин хурдан байх болтугай гэж. Хүүхдүүдтэй нэг хандаад нэг өгч байна. Морь унах гоё тэгээд бүх хүүхдүүдээ авхаар цамбаатай морио хурдлуулж морио сайн унаарай. Би Төв аймгийн Батцанбөр сумын байж Хамдаваа гэдэг хүний хүүхэд байна. За халиун дагны удам өгшөл хандах таа. Энэ манай өөрийн даг. Тэ. Танаа одоо нэг даг. Тэ. Эцэг нь альваа зурсан урдаа зү. Монгол улсын албатай нэргүй батны хүч байна. Шарав дагны удам өгшөл хандах таа. За энэ нөөцийн зоргоо гэдэг залуу юм байна та.
Өнөөдрийн баяр наадмын талаар гомол гэж байна. Оо ямар янзын сайхан байж. Бид Төвангийн Батцамбар сумаад үнтэй гэдэг юм байна. Хүрэн дагны удам уушиг ханах байгаа. Аа нүрэн дог Дорнотоймгийн Батцамбар Монгол улсын начин цэротын онгаад. Тэрод начин унгаад. Тий, онгаад. Тэгээд Дорнотоймгийн Монгол улсын мандаж Батцамбар Синдбаатар Тэ ахны уралдаан нэг цаахан уралт харигдаад таах ба. Нэртэй Монгол улсын нагны уралдаан харигдсан атар сүлжин дуудё. Румагнаа апнуудын атар амуудын амлагын бүрэн атар хайргийн гурш Батны жарал хайргийн дөрв самдаагийн хажуу хайргийн тав тавгийн гэр бүртэн бүртэн хийх дуртав асан дийтэй аргын дийтэй танд дөрвагаараа нагарыг тийгэр атаг баярын үтээр ахти мараг өмрө хамртай хармтай За Төв аймгийн Батцамбар сумын хувийн мандлын хөлөг мөрөн спорт уяачны холбоо Сэлрэн намын газартайгаа хамтран зохион байгуулж буй 2019 оны нээлтийн бээр зангил наадмын эрлээс баг насны мөрдийн уралдаан төрүүлж харагдсан хурдан хөлгүүдийн алдар цолыг дуудан шагналыг гарт болон өгж барь өргөж байна. За эрлээс дагны уралдааны түрүү мөгнөгаар Төв аймгийн Батцамбар сумын цогтөндөр 2 дугаар угийн малчингаар сандрын жолооныг сумын зан Батмөнгийн хурдан алтардаг түрүүлэн ирж түмэн олныг байсаалаа. Ам үзүүн Төв аймгийн Батцамбар сумын 3 дугаар угийн аймгийн алдарт яаж Сандаг дөрчин амбатын хурдан цэрлэлсэндээ одоо хурдалсан бол Мандлуугийн Монгол улсын алдарт яаж очирживийн нэргөөгөө сумын алдарт яаж Батмын хурдан жаргадаг айргийн ураг турдалж за мөн одоо Төв аймгийн Батцамбар сумын 3 дугаар угийн сумын алдарт яаж Дорж улмын Ломдовагийн хурдан халиундаг айргийн дөрөв турдалж Мандлуугийн сумын алдарт яаж Балжин нэмийн Линжловгийн хурдан савтай зайрдаг айргийн дав тус сурдлан Уйсан эцэн унсан гүгэд наадамчин олдон байсагалаа. За 3 турдалсан Батнымын хурдан ширгадаг бол одоо Төв аймгийн Батцамбар сумын уяаж Очир утын амзэргийн одоо унаган авдуу байлаа. 6 турдалсан Алтан сүхийн хурдан зааралдаг мөн одоо Очир утын амзэргийн унаган авдуу. За Очир утын амзэрг уяачи өөрийнх нь одоо хурдан хонгардаг мөн одоо 7 турдаллаа. Ингээд эрлээс баг насны мөрдийн уралдаан төрүүлж харагдсан хурдан дүмэн их хотын алдар цолыг дуудаж шагналыг гарт болон өгж барь өргөлээ. Төмний их entertainment үзүүлж байна. За Төв аймгийн Батцамбар сумын Батын Бүхбаттэргүүнтэй хувийн мандлын хөлөг мөргийн спорт уяачны холбооны нэрмжид 2019 оны нээлтийн бээр зангил наадам хурдан хязгаарлан насны мөрдийн уралдаанаар үргэлжлэн үзэгчтэй авахын төрж байна. Газар газраа дугласан 33 хурдан дүмэн эхүүд өнөөдрийн хөл зангил наадам алтан доосон өргөж хүлгийн шимдэшээ дагахаар ийхүү одоо гарааны зургаар хөдөлсөн байгаа дургуй мөчийг одоо үзэгчтэй авахын төрж гарч байна. За Батцамбар сум бол одоо Монгол төрийн хөл зангил наадмаас 130 гаруй айрэг рүү одоо хүрсэн байдаг. Түүний одоо 421 айрэг зөвхөн хязгаарлан насны мөрдийн уралдаанаас одоо хүрсэн байдаг. За хөржилөө Төв аймгийн Батцамбар сумын нутаг зохион байгуулагдаж буй хувийн мандлын хөлөг мөргийн спорт уяачны холбооны нэрмжид 2019 оны нээлтийн бээр зангил наадмын хурдан хязгаарлан насны мөр гарааныхаа зурхаагаас
нэгэн зэрэг сайхан эргэж Төвангийн Батсан бүрсумын 4-р үгийн уяа зоргогийн өмдөргийн хурдан хөрөнгөрэ хурдан хязгаатан насны мэртийн уралдааны гонг аваагардаа зөвлөлийн гүний онхоргой дээр өлзий дамгтай сайхан хэрүүрэн цогтон дээр 2-р үгийн уяаж очир утын өмдөргийн хурдан хэрүүрэ мөн одоо хайргийн урав дээр гараад ирсэн уршилж байгаа бол Төвангийн Батсан бүрсумын өдлөг 4-р үгийн ангийн алдарт уяаж бүрөвдөрчин утхан баадын хурдан харуурэ хязгаатан насны мэртийн уралдааныг нэлээд зэрэгхэн сайхан гарчлаа хөдөллөө. Хоёр жүйтэн өмөр яриатай гарчлаа хөдөлж байгаа бол энэ одоо хурдан харуурааны унган эдсэн одоо Төвангийн Батсан бүрсумын ангийн алдарт уяаж бүрөвдөрчин утхан баатар гэдэг уяаж одоо хурдан харамор нь урьдчилан жилийн улсын хөрс ингээл наадам түрүү мөнгөнд хурдалсан гэдгийг үзэгч та бүхэн бол одоо сайн мэднэ. Батсанбарын утхан баатарын хурдан харамор одоо Төвангийнхан бэрц ингээл наадам 2 төрөлнийг харагдаад Өвөрхөн аймгийн уян сумын Монгол улсын алдарт уяаж чойд өсрөний мэмзүрэн очиж улмаар Монгол төрийн хөрс ингээл наадам түмний ихэнх алтан жолоо өргүүлж өсөн юм одоо сайхан дүүхвээ. За хамаа хүзүүн дээр нь одоо сайхан хэрүүрээ гараад ирсэн уршилж байгаа. Энэ бол одоо Төвангийн Батсан бүрсумын өдлөг 4-р үгийн уяаж за давгийн одорынцэнгийн хурдан халтар үрээ гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Санжаагийн ариун эрдний хурдан хэрүүрээ айргийн 3 дээр гараад ирсэн өдлөг багаас за мөн одоо 4-р үгийн уяаж зоргогийн өмдөргийн хурдан зэвтрээ хари хитэн үрээнийх нь өнгөн дээр одоо сайхан гараад ирсэн уршилж байгаа. Цогтон дээр 2-р үгийн уяаж очир утын өмдөргийн өлзий дамгтай хурдан хэрүүрээ түүнийх нь ардал дээр байгаа харагдаж байна. 16 номертэй мөрдөн 1-р үгийн уяаж мөнхөтийн хурдан харуулаа одоо дундалт нь гараад ирсэн уршилж байгаа. Цогтон дээр 2-р үгийн ангийн алдарт уяаж Гандаргийн бацаахны хурдан бороо за буруудлаар нь ахиад одоо сайхан бороо орж ирсэн байна. Энэ бол одоо 4-р үгийн уяаж алтан гэрлийн хурдан бороо орж ирсэн уршилтаа. За битүү бараа нэмнэтэй сайхан зэвтрээ ус одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. Тэр бол одоо 4-р үгийн уяаж баяр сайхны хурдан хөрөнгөрөө гарч ирсэн уршилтаа. Ягаан зэжнэтэй улаан хувцастай үгэтэй сайхан хонгороо ус одоо уршилсан. За тэр бол одоо Төвангийн Батсан бүрсумын өдлөг 4-р үгийн уяаж даштрчээ мигмарын хурдан хонгороо гарч ирсэн уршилж байгаа болтой байна. За ингээд арын үрээнүүдийг одоо үзэгч та бүхэндээ сайхан харуулж байгаа. Энэ эдэн үрээнийх нь өнгөн дээр цээжнэтэй сайхан азарган хэрүүрээ гараад ирсэн. Өнгөрсөн жил Төвангийн Батсан бүрсумын мэрзэнгэл таатан аман хүзүүн дурдсан Төвангийн Батсан бүрсумын уяаж бүрөвдөржин бүрээдийн хурдан хэрүүрээ одоо гарч ирсэн уршилж байгааг одоо үзэгч та бүхэн харж байна. За бүрээдийн хурдан хэрүүрээ одоо хойхон талаас гараад нэлээд гэрчтэйхэн одоо уршилж байгаа. Цээжнэтэй синхронцтой үхэдэ харуулын бас одоо гараад ирсэн байгаа. Монгол төрийн хөрсөнгөл наадам түрүү мөрөд дурдсан Отон баатарын хурдан хараморны унган эзэн Барцсан хорооны уяаж Болдбаатарын одоо унган адуу за улсад төрүүлсэн харамортой одоо эцэг нэгтэй инквери хурдан харуулын одоо сая харагдаад өнгөрлөө. За улаан өмөдтэй үхэдэ засмалтай сайхан хулуурын одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Энэ бол одоо Сотон дээр 2-р үгийн уяаж Баасан намын инкнарангийн хурдан хулуурын одоо энэтэн үрээний өнгөн дээр сайхан гараад ирсэн уршилж байгаа. Санжаагийн ариун эрдний хурдан хөрөнгө алдсан үрээ түүнийх нь одоо хар тал дээр гараад ирсэн уршилж байна. Энэтэн үрээнийх нь өнгөн дээр тодулаан ширвцтай үхэдэ сайхан харуулын уршилж байгаа 16 номертой морсон 1-р үгийн уяаж мөнхөтийн хурдан харуулаа гарч ирсэн. Үзүүр хэдэн үрээний ард дээр одоо сайхан гараад ирсэн уршилж байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ наадлаар одоо цээжнэтэй ногоон өмстэй үхэдтэй зэвдрээ бол одоо гарсан цагаасаа их сайхан тархин дурлаад байгаа. Энэ бол одоо Төвангийн Батсан бүрсумын өдлөг 4-р үгийн уяа зоргогийн өмзөргийн хурдан зэвдрээ байгаамаа. За хурдан харамрны одоо эзэн өдлөг 4-р үгийн ангийн алдарт уяаж бүрөвдөржин утхан баатарын хурдан харуулаа хөтөлсөөр угаад одоо жоохон хойшилж байгаа харагдаж байна. Энэ дэлгэцний харагдаж байгаа бараа нэмнэтэй сайхан хөрөнгө үрээ бол Төвангийн Батсан бүрсумын өдлөг 4-р үгийн уяаж баяр сайхны хурдан хөрөнгө үрээ байгаамаа. За баяр сайхны хурдан хөрөнгө үрээ бас л одоо гарсан цагаасаа эхэлж одоо сайхан дархин дурлаад байна. За үдлгийнхэн өнөөдөр одоо хязгаалт насны мөрдийн уралдаанд нэлээд бас одоо өнгө тодорхойж уралдан мөнгөтэй одоо авчихлаа. За энэ эдэн үрээний хамгийн наадалд нь яваад байгаа сайхан өлзий дамгтай хэрүүрээ бол одоо цогтон дээр 2-р үгийн уяаж очир утын өмзөргийн хурдан хэрүүрээ. За цаад алтан сайхан зэгэл хонгороо гараад ирсэн цогтон дээр 2-р үгийн уяаж Багтүлгийн хурдан зэгэл хонгороо гарч ирсэн. Энэ өмнө хувийн ангийн болгон сумын Монгол улсын мандаа байж намдгийн хөрлөгийн унган авдуу гэсэн байхад та сайхан зэгэл хонгор халдсан үрээ одоо мордож үйсэн. Энэ бол одоо цогтон дээр 2-р үгийн уяаж Багтүлгийн хурдан зэгэл хонгороо. За цогтон дээр 2-р үгийн уяаж очир утын өмзөргийн хурдан хээр үрээний одоо буруу талд нь уршаад байгаа. Энэ 3 үрээний өнгөн дээр яваад байгаа яхан цэлнэтэй Монгол эмэлтэй үгээтэй сайхан хонгор үрээ бол одоо Төвангийн Батсан бүрсумын өдлөг 4-р үгийн уяаж даштрчийн мигмарын хурдан хонгор үрээ байгаамаа. За ингээд хурдан хязгаалт насны мэрдийн уралдааны үзүүрийн үрээнүүдийг одоо үзэгч та бүхэндээ харуулж эхлэхэд өнгөн дээр одоо 2 хээр үрээ одоо мэдэн сэрэгхэн гараад ирсэн байгаа. Наадын 18 номертэй марцсан азарган хээр үрээ бол одоо өдлөг 4-р үгийн уяаж Санжаагийн ариун эрдний хурдан хээр үрээ гарч ирсэн. За аман хүзүүн дээр яваад байгаа тод цэнхэр зэжнэтэй сайхан хэрүүрээ бол одоо Төвангийн Батсан бүрсумын өдлөг 4-р үгийн уяаж давгийн од өрөнцөнгийн хурдан халтар үрээ бол одоо гараад ирсэн байгаа. За бас л одоо орон нутгийнхаа нааданд олон дөрүүлж харагдсан энэ 2 үрээ бол одоо Төвангийн Батсан бүрсумын одоо унган адуунууд гэсэн байгаа. Өдлөг 4-р үгийн уяаж Санжаагийн ариун эрдэнэ бас одоо халдсан үрээ мартуулсан халдсан үрээ үзүүрийн хэдэн үрээтэй холж уралдаад байгаа. За хээр үрээ нь бол одоо хөтөлсөн эвэр юмаа. За аман хүзүүн дээр бол одоо өдлөг 4-р үгийн уяаж давгийн од өрөнцөнгийн хурдан халтар үрээ одоо гараад ирсэн 2 хээр үрээ өнөөдрийн нааданд нэлээд зэрэгхэн гарч ирсэн хөтөлсөн байгааг одоо үзэгч та бүхэн харж байгаа. За 3 дээр бол одоо Төвангийн Батсан бүрсумын өдлөг 4-р үгийн уяаж
уяж даштрчийн мигмрын хурдан хонгорроо одоо орж ирж байна. За хонгорроо өдөрийн 2 хэрвээ дээр очиж амжидгийн болоогүй юм болоо нэлээд бас одоо ширүүхэнгэлтэй өршлөдгөө харагдаж байна. За дөрөв дээр бол одоо Монгол улсын мандаа байж намгийн хүрлээгийн унаган адуу Төвангийн Батцамбар сумын цогтон дээр 2 дугааргийн уяж Батүлгийн хурдан хонгор халдсан үрэ мөн одоо цогтон дээр 2 дугааргийн уяж Баасан намбын инг нарангээ за энэ нөгөө очиротын өндргийн хурдан хэрвээ 2 одоо холбоотой орж ирсэн. За мөн одоо үдлэг багийн уяа 5 сургийн хурдан хэрвээ сая харагдаад өнгөрлөө. Баяр сайхны хурдан бүрэн үрэ түүний ард тал дээр нь одоо инг нарангийн хурдан хуулраа гараад ирсэн болтой байна. Энэ дэлгэцний харагдаад өнгөрч байгаа сайхан хар үрээ бол одоо Улаанбаатар хотын сонгын хайрхан дүүргийн Барцсан хорооны уяаж инквери хурдан хар үрэ дааган насандаа Батцамбар сумын байр зангид наатан 6 дурдаж ирсэн юм одоо хурдан үрэ өнгөрсөн жил сумын наатан намын үлдэн дурдасан бүрээдийн хурдан хэрвээ энэ 2 үрээний өнгөн дээр одоо сайхан гараад ирсэн байна. За мөн одоо сайхан буган алтар үрээ одоо түүний ард тал дээр ороод ирсэн уршилж харагдаж байна. За түүний ард тал дээр одоо ногоон хувцастай үгээдээ сайхан халтар үрээ одоо гараад ирсэн. Энэ бол 4-р үгийн уяаж Томоогийн хурдан халтар үрээ гэдэг 58 номертой мордож ирсэн. Энэ одоо орж ирж байгаа шиг байна. Өдлөг 4-р үгийн уяаж Томоогийн хурдан халтар үрээ. За бүрээдийн хурдан хэр үрээ. За мөн одоо Төвангийн Батцамбар сумын өдлөг багийн алтан гэрлийн хурдан бур үрээ. Энэ хамгийн наадад нь одоо сайхан урьдчилаад байгаа 4-р үгийн байр сайхны хурдан хүрэн үрээ буруу талд нь гарч ирсэн урьшилж байна. За ер нь одоо морд эргээд л одоо өгсдөг мордын намрыг одоо мэлэгэн шалгадаг тавилантай ийм одоо Төвангийн Батцамбар сум за Монгол улсын толмандаа уяаж золтон 2 төрөн гарсан байдаг бол Монгол улсын алдарт уяаж золтон 4 төрөн гарсан байдаг. Монгол төрийн хөл цэнгэл наадмаас 130 хайраг руу өртөж за тэр тоогоорон бол одоо Монгол улстай бол одоо тэргүүн тавын сумын одоо игнэн багтдаг ийм одоо сайхан нутаг бол Төвангийн Батцамбар сум байгаа. Ингээд нээлтийн байр зангид наадам үнэхээр өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж хятадын улсны мэрдийн уралдааны үзүүрийн өрөөнүүдийг одоо үзэгч та бүхэнд харуулж ихэхэд өлзий дамхтай сайхан хэрвээ бол одоо Төвангийн Батцамбар сумын цогтон дээр 2 дугааргийн уяаж очиротын өндргийн хурдан хэрвээ өнгөн дээр нь гараад ирсэн сайхан харврээ бол одоо Барцсан хорооны уяаж инквери хурдан харврээ улсад рүүлсэн одоо Бямсран алдартын хурдан хар мөртөө эцэг нэгтийн ийм одоо өрөө байна та. Дааган насандаа сумын байр зангид наатан Батцамбар суманд одоо 6 дурдаж байсан. За хүүхэд нь унаад одоо хурдан мөр уралдаан хүүхэд нь замын дундаас барьж яваад одоо сэлгэж унж уралдаа 6 дурдаж байсан байгаа юм. Тэр уралдааныг одоо Түмний хэстүүд үзэгч та бүхэнд бэлтгэн үзүүлж байсныг одоо тодхон санаж байна. За энэ дэлгэцний харагдаж байгаа сайхан хонгор үрээ бол одоо Даштрчийн мигмрын хурдан хонгор үрээ Төвангийн Батцамбар сумын өдлөг багийн уяа Даштрчийн мигмрын хурдан хонгор үрээ. За Батцамбарчууд одоо Монгол төрийн хөл цэнгэл наадмын хязгаарлан насны мэрдийн уралдаанаас 4-21 хайраг хүрсэн байдаг гэдгийг үзэгч та бүхэнд дөрөнд одоо дуулгасан байгаа. Саран дэвсгэртэй Монгол үе дамгтай сайхан хонгороо мигмрын хонгороо хайргийн уралдаар гараад ирсэн. За 4 төрүүгийн одоо тодтогж өгөх юм бол 1965 онд одоо Яхуугийн саарал үрээ төрүүлсэн байдаг. 79 онд одоо Хирвагийн дэвтэмбэрлийн завдар үрээ төрүүлсэн байдаг. 83 онд улсын алдарт үеж очирч үе нэргүй хурдан хэрвээ төрүүлсэн байдаг бол 1998 оны улсын хөл цэнгэл наадам Монгол улсын алдарт үе дөржин зүгээгийн хурдан ярга үрээ мөн одоо хязгаарлан насан төрүүлсэн юм одоо төвөг байдаг. За ам үзүүн дээр яваад Одерэнцэнгийн хурдан халтарыг сая одоо үзэгч та бүхэнд харууллаа. За өнгөний 18 номертэй өсгий цагаан хэрвээ өнөөдрийн наадамд одоо нэлээд бас одоо сэрэгхэн сайхан гарч хөдөлсөн уужирсан байгаа болтой байна. За энэ хэрвээ бол одоо Төвангийн Батцамбар сумын өдлөг 4-р өгийн уяа Санжаагийн ариун эрдний хурдан хэрвээ. За Батцамбар сумын хүй мантлын хөлөг мөрөн спорт уяачдын холбоо энэ нээлтийн байр зангид наадам үнэхээр бас одоо үлгэр жишээ сайхан зохион байгуулсан байна. Хаврын хуурай шилтэй үед одоо мандайлагчийг бол одоо мотоциклтэй хүн явуулж өгнө гэдэг бол одоо тун зөв шийдэл юм байгаа юм. За мөн дээрээс нь одоо машин техник бол одоо ер нь тун цөөхөн дагуулсан. За телевизийн машин, эмнэлгийн машин, комиссийн машин гэсэн 3 машинаас өөр одоо машин дагуулаагүй мандайлагчийг одоо мотоциклтэй хүнээр одоо чиглүүлсэн ийм одоо зохион байгуул сайтай наадмыг одоо Төвангийн Батцамбар сумын хүй мантлын хөлөг мөрөн спорт уяачдын холбооны хамт олон засаг даргын намын газартаа хамтран амжилттай сайхан зохион байгуулжээ. За өдлөг 4-р өгийн уяаж Санжаагийн ариун эрдний хурдан хэрвээ бол одоо хязгаарлан насны мэрдийн уралдааны хөтөлсөн эвээрээ түүний ард тал дээр Одерэнцэнгийн хурдан халтар үрээ байгаа. За ингээ манай зурагчийн одоо тоссон амраас үзэгч та бүхэнд харуулахад Төвангийн Батцамбар сумын өдлөг 4-р өгийн уяа Санжаагийн ариун эрдний хурдан хэрвээ 2019 оны Батцамбар сумын нээлтийн байр зангид наадмын хязгаарлан насны мэрдийн уралдаан түрүүлэн ирж томгоолтыг баясгалаа. За хэрвээ өнөөдрийн наадам наргагуус одоо хурдан байлаа. За өдлөг 4-р өгийн уяаж Давгийн Одерэнцэнгийн хурдан халтар үрээ бол одоо ам үзүүнд хурлаа. Өдгийнх ингээ түрүү ам үзүүг одоо хүртэж байгаа юм байна. За хайргийн урын үрээг одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. За мөн одоо өдлөг багийн уяаж Даштрчийн мигмрын хурдан хонгор үрээ одоо хайргийн 3 дурдлаа. Хайргийн 4 дахиад одоо өдлөг багийн уяа Санжаагийн ариун эрдний хурдан халдсан үрээ одоо хурдалж байна. За ариун эрдний уяаж одоо хээр үрээгийн дөрүүлгээ хүрэн халдсан үрээгээ хайргийн 4 дурлуулж одоо 2019 оны нээлтийн уралдаанд амжилттай сайхан наадаж байна.
За айргийн тавд Монгол төрийг хөлсөнгөл наадмын орчны жилийн одоо их насны төрөөмөр одоо хар мөртэй эцэг нэгтэй барьцсан орооны үеч инквери хурдан харуурын уралдаалаа. За 6 энэ 4-р үеийн үе даваас рунгийн хурдан харуурын хойноос уусаргаа 6 дурдаллаа. Ингэн нарангийн хулуураа 7, Батулгийн зэгэлүрээ 8 турдлах шиг боллоо. Очротын гонзоргийн хэрүүрээ 9 турдаллаа. Алтан гэрлийн бүрүүрээ 10 турдаллаа. За Андрушин ангуугийн хурдан хөрөнгөрөө 11 доржих шиг байна. Батөрийн хонгороо 12-оор ороо ивчих шиг боллоо. За Пүрвдөрчин брэти хурдан хэрүүрээ өнгөрсөн жил суман дамаг үзүүлсэн 13. За Зоргогийн гонзоргийн хурдан хөрөнгөрөө 14.5 багцаагаар баяр сайхны хурдан хөрөнгөрөө бас одоо нэлээд дээгүүрхэн ороод ирэх шиг боллоо. За ийхүү хурдан хязгаарлалт насны мөрдийн уралдаан өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулагдаж барайнд орж байна. За улаан зэжнэтэй сайхан халиун үрээ энэ Сүхбаатарын хурдан халиун үрээ бас одоо 15-6-гийн багцаагаар орж ирж байгаа харагдаж байна. За түрүүнд одоо зарлуулаад байсан нөгөө шар хэрүүрээ Томоогийн хурдан шар хэрүүрээ Ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр байна. Мөнхөтийн хурдан харуура тархин дурлаад байсан 20 өдрийн багцаагаар бас одоо орж ирж байгаа болоо да. За мөн одоо хязгаарлалт насны мөрдийн уралдааны хөдөлж уруулаад байсан аймгийн алдар бийж Пүрвдөрчин Утганбаатарын хурдан хар үрээ бас одоо 20 дөхөөлөд ороод ирэх шиг боллоо. За ийхүү хурдан хязгаарлалт насны мөрдийн уралдаан барайнд орлоо. Би 4-р гооч 5-гийн гадрын цэгдэх юм байна. Хатар одоо мөч таан хөрөө. Миний онгоорой. Батмөрсөн онгоорой тийм. Батмөр тийм. Урд өмнө яадаг гэж юу? Урд өмнө багцхан нааданд орж ирсэн. Харагдаж байна. Урд 4 харагдсан. Энэ жилийн үед энэ жилийн үед анхны наадам. Бастаа одоо хөөс талбаны зүрх алдах юм байна. Зин их гэж байна. Хар өрөөний одоо мөч таан хөрөө. Болдоо хоногоо одоо Болгоо дурд хар мөрнөө. Эцэгтэй. Эцэгнэхтэй. Хар урд өмнө яадаг гэж юу? Багсаа хаяг тосоо. Харагцаа. Тэ. Ичиж юм тосоо байхгүй. Әрген тап сенғойден қар, үлкен құрсын күнсуінен ерхей жинжейін дұрсот, арыстың кейсірте арғым кейсіншіде, аттамды жүрмақта қарағы қар есетін ярмысендік, атығы қойырын өтті әрі апсың бұра жүрсіне біттік, томбыры қымырты тұрым қарғысты, ечінде кәшті бүндірі дүрім сораты, осы мағаны үстің ұяғара дүрүттік, За ийхүү Төшөөтэн аймгийн Баатар honгийн хошоо буюу Төв ангийн Батсанбөр сумнаа зохион байгуулагдсан Хувийн мандлын хөдөлгөөн мөрөн спорт уяжтын холбооны нэрмжид 2019 оны нээлтийн бэрс ангил наадмын хурдан хязгаарлалт насны мөрдийн уралдаанд газар цугларсан 33 хурдан хөлөг одоо шанд шалгарснаас үдлэг 4-р үеийн Санжаагийн арвин эрдний хурдан хэрүүрээ түрүү өмнө дурдаллаа. Хувийн мандлын хөдөлгөөн мөрөн спорт уяжтын холбооны тэргүүн Батын Бөхбод одоо шагналыг гартуулсан өгж хэрүүргэж байна. За ам үзүүн мөн одоо хөдлөг багийн уяаж давгийн одоо цэнгийн хурдан халтруу урдалсан бол хөдлөг багийн уяаж Дашторжийн мигмарын хурдан хонгороо айргийн 3 туртаж өдлөг багийн уяа Санжаагийн арвин эрдний хурдан хүрэн алдсан өрөө айргийн 4 туртаж Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүрэг барьцсан хорооны уяаж инквери хурдан харуура айргийн 5 дотоо тус урдлан уйсан эзэн унсангуугаад наадамчин одоо байсгалаа. Ингээд энэ наадмыг одоо зохион байгуулагч Хувийн мандлын хөдөлгөөн мөрөн спорт уяжтын холбооны тэргүүлэг шишүүд бол одоо түрүү жаргагдсан хурдан хязгаарлангуудын шагналыг гардуулан өгж бариургаж байна. За мөн одоо Оюутын Сүхбаатарын хурдан бар халдсан үрээ Багбурмын насанд нь онж одоо улсыг хэрцэнгээд нааданд айр гэдүүлж байсан ганц үхийн соёлоо уяаж одоо тав дурдалсан хурдан харуурайны одоо шагналыг гардуулан өгж баяр хүргэж байгааг мөн үзэгчтэй авахын дэлтэн хараа. За ингээд Төв ангийн Батсанбөр сумын 2019 оны нээлтийн бэрс ангил наадам 3 насны хурдан мөрдийн уралдаанаар өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдлаа. Төв ангийн Батсанбөр сум Хувийн мандлын хөдөлгөөн мөрөн спорт уяжтын холбоо засаг дарганы хамгааллын газартай хамтран 2019 оныхаа хаврын уралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Ингээд зохион байгуулалтанд ажилласан нийт комиссийн гишүүд маань тэгтэй журамтаа сайхан наадмаа зохион байгууллаа. Тэгээд манай Батсанбөр сум эртээр үеэсээ алдартан, авьяатан, уяжтын бас үлгий сайхан нутаг. Тэр чутгаараа бас наадам маань тэгтэй журамтаа сайхан боллоо. Тэгээд телевизийн машин, эмнэлгийн машинаас бусад машин техник явуулсангүй ямар ч машин тэрэг дагуулсангүйгээр бас онцлогтой сайхан боллоо гэж бодож байна. Ингээд өнөөдрийн наадамд бас хүрэлцэн ирж хурдан хөдөлмөрийнхөө тоосыг өргөсөн нийт уяж нартаа бас баярлалаа гэдгийг хэлье.
За ийхүү эрхэм үзэгч та бүхэндээ Дүмний студийн уран бүтээлч хамт олон Төв аймгийн Батцамбар сумын Хүй мандлын хөдөлмөрийн спорт уяшдын холбооноос зохион байгуулсан 2019 оны нээлтийн бэр зингэл наадмыг бүрэн ихээр бэлтэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй.